7 сарын 21-ний өдөр 6.10-ны ойролцоогоор 5 авсан байгаа. Евро NZD дээр тэгээд тэр арилжааг яаж хийснийг хамтдаа харцгаая. За евро NZD-ийн хувьд бол daily time frame үнцэн хөдөлгөөн up and trend buying zone-той 76-тай импульс явах боломжтой. Өмнө өрөөний даралт буюу одоо 98164 гэдэг үнэлгээ бол чиглэсэн байдалтай өсөж байгаа гэж үзсэн. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн up and trend buying zone tourism хөдөлгөөн. За үнцэн хөдөлгөөн маань тухайн үед tourism хөдөлгөөн ингэж хийсэн байсан. Tourism хөдөлгөөн Fibonacci-гийн 61.8-тай импульс явах боломжтой гэдэг байдалтай. Гэхдээ замд нь 4 цагийн нэг resist байгаа 96674 дээр. Энэ resist нэр бол хамгийн ихэнд хүрнэ гэж үзсэн. Окей. За тэгээ 30 минутаар шилжүүлээ харсан 30 минут нэр үнцэн хөдөлгөөн 30 минутын яг нь up and trend buying zone дөнгөж шилжээд байсан. За энд харж байгаа бол энэ өрөөг ивдээд up and trend buying zone шилжсэн tourism хөдөлгөөн аваад ирсэн. За тэгээ tourism хөдөлгөөн авчирнгууд нь pre-London-гийн цаг дээр за ойролцоогоор нэг 13 цаг 30 минут 14 цаг хавцаа хаагдсан Eurolink candle дээрээс орсон. За Eurolink candle дээрээс ороод Eurolink candle-ийн доохон талд SL-ийг тавиад ерөнхийдөө sniper entry хийсэн гэсэн үг. За ингээд ороод үнцэн хөдөлгөөний дээш нь бол Fibo-гийн level-ээр нь буюу хас 45 level дээр TP-ийг тавьж өгсөн байгаа. Ингэсэн дараа бол 6.3 арын арилжааг авсан юм байна. 625-аас 6.3 арын арилжааг авсан гэсэн. Окей. За энэ байна залуусаа. Тэгээд хэрвээ энэ шиг үр дүн хүсэж байгаа бол миний free room нэг дээрээ нэг гэж энэ бичлэгийн доор комент үлдээгээд free room маань нэг дээрээ гэж хүсье. Бүгд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай Жиралбекс байлаа.